Бид төдийлөн сүр дулаантай тэмдэглээд байдаггүй ч цаанаар догтлон хүлээж ямар дүр тувирхаа төсөөлөн боддог Halloween баяр боллоо. Та энэ өдөр ямар дүр тувирхаа шийдсэн үү? Хэрэв шийдээгүй бол makeup artist Ганчимэг хэдэн ч удаа үзсэн уйдхааргүй Coraline киноны ээжийн дүрт хэрхэн хувирахыг та бүхэнд заахуулна. За makeup artist Ганчимэг маань ер нь хизээнээс артистаар ажиллаж эхэлсэн мөлий. Одоо яг 2 жил болж байгаа. Яагаад ер нь яг энэ салбарт ажиллая гэж шийдсэн бэ? Анх хөрөг зургийн захиалга авдаг байж байгаа. Оюутан байхдаа. Тэгээд ер нь зурх урлагтай айгуу тийм төхөө байсан. Тэгж байгаа нэг гоо сайхны салбарт ороод тэгээд тэндээсээ нэг хичээд айгуу тийм бас олж ирсэн байхгүй юу? Өөрийгөө makeup artist гэж нэрлэдэг. Тэгээд тухайн үед би яг өөрийгөө ч өлегтэй бодож чаддгүй тийм хэмжээний бодолттой. Зүгээр хайлт өмсгөн сүүдэр гэрэл сүүдэр тавьж сурч исэн тийм үү яахгүй. Тэнгүүтээ тэрнээс яг хүмүүс зөвлөгөө бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн. Бүтээгдэхүүнээ борлуулах зорилгоор сургалт явуулдаг гэсэн. Сургалтаа явуулж явах үедээ айгуу тийм амар басуулсан мэдрэмж аваад тэрнээсээ толгуурлаад мейкапыг хөгжүүлж эхэлсэн дээ. Тэгэхээр ямар нэгэн одоо сургалтанд суугаагүй гэсэн үг өөрөө сурсан. Тийм яг өөрөө цэвэр өөрөө тэгээд хүмүүс дээр дадлага хийгээд өдрөө алган хамгийн доотлолт 10 дэх хүн ч юм уу 20 дэх хүн боддог байсан. Өдөр болгоно уу? Тийм өдөр алган. Яг бүтэн жилд гэж бодоод тэгээд арайг мейкап гарт орж ирж байсан. Тэгээ ер нь бол хүмүүс YouTube-ээс сурдаг мурдаг гэж зэвсэн шүү дээ тий. Би бол YouTube ерөөсөө үзэж байгаагүй. Тэгээд яг хүн болгон дээр бодолт хийгээд заримдаа нөгөө хүмүүс нь уурлана, эсвэл заримдаа аюу гоё магтаалыг хэлнэ. Яг тиймэрхүү мэдрэмжээс тулгуурлаад яг цэвэр өөрийнхөө мэдрэмжэн дээр тулгуурлаж мейкапыг сурчсан. Одоо энэ ашиглаж байгаа будг нь яг ямар төрлийн будг вэ? Body art-ын будг. Body art гэхээр яг мэргэжлийн биен дээр зориулсан будг байхгүй. Зарим хүмүүс зүгээр нэг зургийн гуаш усан будг ашигладаг шүү дээ. Тэд нар ч юм болохоор арьснаар хашилж юм гаргах аюултай. Тэгээд дээрэс нь удахаараа хааграад будалт нь муухай болцдог байхгүй. Хичнээн гоё будсан жисэн. Тэр яг зориулт тийм их ашиглавал бид нар чинь цэвэрлэгтэй хүртэл айгүй урдаа арилжина. Makeup artist хүн яаж байнга хөгжиж боловсрох боломжтой болдог вэ? Зүгээр л өдөр болгон янзаар туршилт хийж ч юм уу өдөр болго ядаж өөрөө модель дээр бодохгүй боллаа гэж бодоход өөрийгөө будаад гартаа оруулах шаардлагатай. Ер нь зурх урлагийн хүмүүс бол тэгж л гартаа оруулж тийм юм. За одоо бодолт маань хэдэн хувьтай явж байна? Одоо нэг 70% явж байна. За будалтаа хийхдээ болохоор ерөнхий ингээд бүх суур өнгнүүдийн өгөөд хаана ямар өнгө өгөхөр байна гэдэг. Одоо энэ будалт бол аюу easy 2 өнгө орчиж байгаа учраас нэг ятар толгой эргээд байхгүй байхгүй. Ер нь сүүлийн үед мейкапын чиг хандлага хаашаа хэлбэж байна вэ? Ер нь ямар будалтууд илүү модонд орж байгаа вэ? Яг 2 өөр чиглэл рүү явж байгаа. Нэг нь болохоор бүр будсан ч будаан юм шиг будалтууд. Нөгөөх нь болохоор иймэрхүү хувиргалтууд. Яг дэлхийн өвөн дээр бол мейкап урлаг бол яг тийшээ л өчөж байгаа. Монгол бол бүр хитрхийн энгийн талдаа энгийн бодолтууд нь илүү сайн өчөж байгаа л гэж бодож байгаа.
Өнөөдрийн бодолт ингээд дуслаа. 2 хүн ашигласан, хар болон цагаан хүн ашигласан. Тэгэд ерөнхийдөө деталууд нь нэг хятар ажиллагаагүй учраас та нар маань гэртээ туршаад үзээрэй. Баярлалаа. Баяртай.